Гурван тооройн үлгэр. Эрт үрдийн цагт гурван тоороотойгоо амьдардаг нэгэн мэгж байжээ. Нэгэн өдөр мэгж гурван тоороотой хандан "Та нар минь одоо том боллоо. Өөрсдийн хувь заяагаа хайж бол та нарыг дахиж тэжээж чадахгүй" гэж хэлээд өөр хотод очиж байшин барь гэж мөнгө өгөн явуулжээ. Ингээд гурван тоорой ээжийнхээ гэрээс хамт явжээ. Явх замдаа тэр гурав том модон доор хоног төөрүүлэнгээ хэрхэх талаараа ярилцгаав гин. Хамгийн ихний тоорой "Бидэнд одоо өөрсдийн батлах боломж олдлоо. Гурван тустай замаар явж азаа сэрцгоо бол ямар вэ?" гэхэд хоёр дахь тоорой ч мөн адил санал нийлж "Тийм ээ, бид өөрсдийн хүчээр аим зөөж чадна" гэх мэт яриа өрнүүлсэнд хамгийн ухаалаг гурав дахь тооройд салж явах санаа таалагдаагүй бөгөөд ах нар нь муу зүйлтэй тааралдана гэж санаа зовсон тул "Бид эвтэй байвал хүчтэй, тиймээс хамтдаа явцгаая" гэхэд хоёр ах нь эсэргүүцэж гинэ. Тэгээд тэр гурав тус тусдаа байшингаа барьж амьдрахаар болжээ. Маргааш өглөөнд тэд тус тусын байшингаа барихаар болоход нэг дэх тоорой барихад хэлбэр мөнгөнд чимнэлтэй гэж сүрлээр байшин барьжээ. Харин удаах тоорой үлдсэн мөнгөөрөө зөөлөн гудас авахын тулд модоор байшин барихыг сонгов. Харин хоёр ахаасаа ухаалаг бага тоорой тоосгоор бат бөх байшин барихыг илүү үзжээ. Нэгдүгээр тоорой ганцхан өдрийн дотор сүрлэн байшингаа барьлаа. Харин хоёр дахь тоорой 2 өдрийн дотор мөчрөөр байшингаа барьж дуусгалаа гинэ. Харин 3 дугаар тоорой байшингаа маш удаан барьж дуусгасан боловч олон жилийн турш бат бөх хэвээр байх байшин барьж гинэ. Гэнэт нэг өдөр чон 3 тоорой гэдэгээр ирж гин. Чон нэгдүгээр тооройн хаалгыг нүдээд "Гарч ирэхгүй бол байшигчин өвлөж хийсгэн" гэхэд нэгдүгээр тоорой "Миний байшин бат бөх, чи хүснээ хий" гэж чононд хэлэхэд чон чэйж дүүрэн амьсгаа аваад тооройн байшинг үлээж орхилоо. Бүгд хийсч орхив. Нэгдүгээр тоорой байшин хийсэн учраас хоёрдугаар тооройн байшин руу зүхтаж очиод "Хаалгаа" гэж хашгирав. Хоёрдугаар тоорой хаалгаа хааж бүх цоожоор нь маш сайн төгжөв. Гэтэл чон хоёрдугаар тооройн байшин дээр ирээд бүр хүчтэй өвлөөхөд хоёрдугаар тооройн байшин ч мөн адил хийсч орхив. Айж сандарсан хоёр тоорой дүү тооройхон гэрлүү зүхтаж очиод юу болсон талаар хэлэв. Чон мөн 3 дугаар тооройн байшингийн гадаа ирээд цээж дүүрэн амьсгаа авч амьсгаагаа барагдтал үлээсэн боловч байшинг хийсгэж чадсангүй. Байшин хийсгэж чадаагүй чон уурсаж хаалгыг нь хүчтэй мөргсөн боловч тусыг үл олов. Аргаа барсан чон дээвэр лүү авирч яндангаар орох гэтэл дүү тоорой зууханд гал ноцоож чон гал дээр унаж өгөв. Ингээл 1-2 дугаар тоорой дүү тооройгоос маш том сургамжийг авч ад жаргалтай, эвтэй найртай амьдарч гинэ.